Сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэхийг зорддог. За мөн өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхын төлөө хичээдэг хүмүүст зориулсан Idea Plus подкастын шинэ дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, за мөн улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн асан оюун оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд бас саадах богинохоо хугацаанд манай подкастын сонсогчдод бас цагаа зарцуулж зочноор оролцож байгаа явдалд маш их баярлалаа. Баярлалаа анхаа. Тэгээд бас Монголд ирээд их сайхан байна. Ковид гээд бас 2-3 жил Монголд ирж амжаагүй олон хүмүүс байгаа шүү дээ. Бид ч гэсэн 3 жилийн дараа ер нь 4 жилийн өмнө Green Climate Fund ажиллагаар явсан. Солонгост бас төвтэй. Тэгээд 1 жил 101 хальт ирчээ. Тэгээд 3 жилийн дараа ирж их сайхан байна. Мэдээж амаргүй зүйлүүд их байгаа ч гэсэн их өөдрөг, сонирхолтой, дэвшилттэй, залуучууд ялангуяа маш их идэвхтэй. Тийм байх шүү дээ. Манай сонсогчдоос хүлээж байгаа оюун гишүүний хувьд бол, оюун эрхмийн хувьд бол маш өргөн туршлагатай хүн байгаа. Гэхдээ бид нар бол богино хугацаанд багтаад айлуулах гол зүйлсийг нь товчхон асууж, товчхон хариулах байдлаар одоо явъя гэж зорж байна. За би хамгийн түрүүнд бол Green Climate Fund буюу одоо уур амьсгалын ногоон сангийн талаар асуумаар байна. Цагуурын хамгийн том сан, цагуурын чиглэлээр ажилладаг хамгийн том сан гэж ойлгож байгаа. За Парисын гэрээ байгуулагдсанаас хойш ажил нь явж байгаа байгууллага гэж мэдээлэл авсан. Тэгэхээр энэ том байгууллагын гадаад харилцааны захирлаар ажиллаж байгаагийн хувьд сүүлийн 3-4 жилийн хугацаанд ер нь юун дээр төвлөрч ажиллаваа. Та бас хувийнхээ хувьд энэ байгууллагын нэг хэсэг болоод юу суралцав? Олон улсын менежмент гэдэг тал дээр бас суралцах юм их байдаг шүү дээ. Тийм баярлалаа юм. Нэгдүгürt оюун гишүүн биш оюун хичээгээл явчихъя. За тэгээ. Ер нь бол Green Climate Fund байгуулагдаад яг operational гэж ярьдаг. Тэ үйл ажиллагааны цэгцрээд 2015 оноос 7 жил болж байгаа юм билээ. Яг өмнө нь бол байгуулагдаад гэхдээ Парисын гэрээний өмнө эхний санхүүжилтөд босгоод Green Climate Fund ямар учиртай байгуулагдсан бэ гэхээр Парисын гэрээ чинь дэлхийн бүх орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орон болгондоо тодорхой үүрэг хүлээгээд хүлэмжийн ялгаруулалтыг бууруулна, дасан зохицуултын mitigation adaptation хийнгээд ийм үүрэг хүлээж байгаа ч гэсэн хөгжиж байгаа орнууд за бид нар үүргээ хүлээе, хүлэмжийн хийгээ бууруулъя гэхдээ биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр санхүүжил хэрэгтэй. За бүгдийг нь бол 100% бол гаргахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг climate finance гэж ярьж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжил эсвэл ногоон санхүүжил гэж ярьдаг тийм зүйл гаргасан тохиолдолд бид нар өөрсдөө амлсан үүргийг бүтээр биелүүлэхийг хичээнэ. Хоёрдугаарт бол яг technology transfer, технологийн трансфер авч чухал. Тэгээд дээрэс нь capacity building буюу чадах. Гэхдээ энэ гурван гол зүйл заалтын хүрээнд дэлхийн бүх орнууд хөгжсөн орнууд нь өөрсдөө бол хүлэмжийг бууруулах бүх үгээ бол хүлээгээд ажил юмнуудаа бол хийн. Хөгжсөн орнууд нь туслахаас өөр арга байхгүй шүү гэдэг үүрэг амлалттайгаар Парисын гэрээ байгуулагдаад тэгээд тэрний цаана Green Climate Fund бол хөгжсөн орнуудаас санхүүжилт босгож хөгжиж байгаа орнуудын ногоон цэвэр технологи бүхий low carbon гэж ярьдаг нүүрс төрөгч бага бүхий ерөнхийдөө хүлэмжийн ялгаруулалтыг багасгасан ногоон цэвэр технологи руу өсрөнгөө одоо орох гэж байгаа тийм хөрөнгө оруулалт, тийм дэд бүтцийн төсөл одоо юмнуудад санхүүжлэх үүрэгтэйгээр байгуулагдсан. Би тэр дундаа энэ гадаад харилцаа хариуцдаг гэдэг нь яг мэдээж уламжлалт гадаад харилцаа гэхэлэр ч олон улсын байгууллагатай харьцсан нүүб одоо манайх яг нүүбийн конвенцэд үйлчлэг Парисын гэрээнд үйлчлдэг ч гэсэн яг нүүбийн байгууллага биш олон улсын байгууллага. Тэгэхээр тэр нүүб байт юм олон улсын байгууллагуудтай харилцах, улс орнуудтай харилцах гэдэг тэрийг хариуцахаас гадна хэвлэл мэдээлэл communications public relations тийм олон нийтэд харилцах мэдээлэлээ тэрнээс хамгийн чухал ажил нь болохоор гадаад харилцаанд мөнгө босгох гэдэг юм бэл. Fundraising. Өөрөөр хэлбэл хэдийгээр яг хөгжиж байгаа орнууд санхүүжилт өгөх тийм учиртай ч гэсэн яг хуулийн дагуу үүрэг хүлээгээгүй. Тэгвэл яг 5 төгрөг өгч болно, 3 төгрөг болж өгч болно те. Тэгэхээр тэр fundraising нь бас ер нь гадаад харилцаа гэдэг чинь эцэс доноруудтайгаа харилцахын тулд communication өөрийнхөө хийж байгаа юмнуудаа зөв танилцуулах тийм ээ. Тэгээд тэр нөгөө тодорхой орон зайд өөрийн гэсэн байр сууриа зөв эзэлж ээж тийм ээ. Өөрийнхөө зөвөөр танилцуулж ээж одоо зөвөөр ойлгуулж ээж тэгжээд санхүүжилтээ ер нь авдаг тийм ээ. Тэгээд цаашдаа ер нь хийх ажил стратеги бүх юмаа танилцуулж ээж. Тэгэхээр тэр гадаад харилцаа би ч гэсэн анх орчлоо гадаад харилцаа хийлгүй явах чадлагүй явах гэж бодож байсан. Дотор нэг мөнгө босгох энэ төргээд юмнууд бас байсан л та үүрэг функцүүд. Гэтэл тэр чинь дийлэнх ажлын бараг 80-90% байт юм л да fundraising гэдэг. Тэгээд тэр нь болохоор replenishment гэж ярьдаг. Одоо ингээд 4 жилийн програм хөтөлбөрөөрийнхаа санхүүжилтийг босгочоод дараагийн 4 жилийнхаа ахаад ингээд тодорхой хугацааны өмнө ингээд босгодог. Тэгэхээр би анх 2018 онд Green Climate Fund-д очоод тэгээд гадаад харилцааны хэлцгэж юу байгаагүй. Дөнгөж шинээр байгуулах үүргийг хүлээсэн. Тэр нөө байгуулагдаад бас удаагүй те 7 тэр чинь 4 байгууллагад 3-4 жил болж исэн учраас гол ажлуудаа хийж эхэлжсэн. Гадаад харилцаанд бүрддэг байсан. Тэгээд гадаад харилцааны шинэ газар хэлцгийг байгуулах. Тэгээд тэр даруйдаа бас мөнгө босголтын replenishment гэдэг
ажлаа тоогоогоо дүүргэн л гэсэн үг шүү дээ. Энгийнээр тайлбарлавал тийм ээ. Тэр ажил шууд толгойн дээр буусан. Тэр даруйдаа бас манай ерөнхий захиралч яг миний очсны 2 хоногийн өмнө огцорцсон байсан. Тэгээд шинэ олон улсын байгууллагууд яг мэдээж яг олон улсын гадаад харилцааны ажлыг бол бас хийж л байсан. Монголд төлөөлөд олон улсын байгууллагуудад мэдээж олон хурал цуглаанч байдаг юм уу. Тэгээд ажил юмнуудыг үүрэг хүлээгээл явж исэн л та. Гэхдээ яг олон улсын байгууллага чиний хэлдгээр өдөр тутмын ажлыг хариуцаад явах бол бас их өөр ажил шүү дээ, тий. Өдөр тутмын нөгөө захиргааны ч байдаг юм уу, хүний нөөцийн ч байдаг юм уу, тэгээд нөгөө үр дүнгийн гэрэмэрийг их нарийн юмнууд руу орно шүү дээ. Тэгээд зөндөө 94 жилийн дотор бол асар их зүйлийг бол суралцлаа, ойлголоо, мэдлээ, бас маш их сонирхолтой ажил. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтийн ногоон өвчлийн асуудал чинь дэлхийн хамгийн топ тийм ээ приоритет айгуу чухал ажил болж байгаа учраас их утга учиртай ажил маш их байсан, их амаргүй байсан ч гэсэн нөгөө урамтай байд юм шүү дээ. Гол цаад ажлын одоо Утга учир нь, утга тийм ээ, учирын хувьд бол чухал тий. тий. Тэгэхээр хөрөнгө оруулагчтай одоо ингээд мөнгө гэдэг зүйл өөрөө өртөгтэй зүйл те. Мэдээж сайн зүйлд хөрөнгө оруулах үл яг уу. Гэхдээ хөрөнгө оруулагчтай бол ингээд цаад үр дүнгийн за мэдээж бас тэр оруулсан хөрөнгөө эргээд тодорхой хугацааны дараа авах нь бол ойлгомжтой зүйл баг. Тэгээ яг тэр хөрөнгө оруулагчтай тулаад харьцаж байхад ингээд юунд нь илүү анхаармаар санагдаж байна. За ингээд мэдээж ногоо гэж цэглэл зүв байлаа гэхэд одоо яг өөр ямар нарийн шаардлагууд байна та тэд нартай харилцах дээр юу суралцав? Тэгэхээр 3 л гол юм байдаг юм байна. Хөрөнгө босгалтын дээр. Санхүүжилт босгоно гэсэн үг шүү дээ. Манай байгууллага Green Climate Fund буюу одоо 140 гаруй оронтой ажиллаж байгаас санхүүжилт төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Ерөнхийдөө л санхүүгийн байгууллага гэсэн үг шүү дээ. Одоо ногоон банк л гэж ойлгож болно. Гэхдээ зүгээр л дандаа зээл өгдөг банк биш. Маш хөнгөлөлттэй зээл байж болно, боцолтгүй тусламж байж болно, эсвэл бол equity те тодорхой хувьцаа эзэлж болно, эзэмшиж болно, гаранти өгж болно, green bond одоо сүүлийн үед бид нэр ярьж байна. Ямар нэгэн байдлаар хөгжиж байгаа орнууд одоо хөрөнгө оруулахдаа хүрэн биш ногоон цэвэр тийм хөрөнгө оруулалт хийхэд нь ямар нэгэн байдлаар нөгөө тэр ногоон санхүүжлийн шигтгэж өгч ногоонор бол өсрүүлэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүхэл төрлийн санхүүгийн одоо түүлүүд гэж ярьдаг одоо financial tools гэдэг. Тэгэхээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк энэ бол яг тодорхой хэмжээний бага хэмжээний боцолтгүй тусламж яг дотор нь элементүүд явдаг ч гэсэн дийлэнхтэй л хөнгөлөлтөд зээл гэж явдаг шүү дээ. Манай байгууллагын хувьд бол тэр ногоонор бол өсөрж байвал ямар ч одоо шийдэл вэ тэрийг ингээд дундаас нь гаргахад одоо бэлээ гэх юм сонирхолтой санхүүгийн бас юу байгуулга байхгүй юу. Манайх гэхдээ яг хэрэгжилтэн дээр бол тухайн орнуудад ингээд өөрсдөө очоод юу байгуулад салбараа офисаа байгуулад хэрэгжүүлдэг биш. Бид нар аккредитац авсан байгууллагуудаар дамжуулж одоо тэр нь Дэлхийн банк нүүб энэ бас байж болно. Дотоодын байгууллагууд ч гэсэн манайдаа бол жишээл Худалдаа хөгжлийн банк сайхан аккредитац авсан. Хас банк бас тодорхой төслүүдийг хэрэгжүүлдэг. Аль болохоор дотоодын байгууллагуудаа илүү их тулж ажиллахын төлөө бас явдаг шинэ маягийн байгууллага гэж үзэж байгаа байхгүй. Нөгөө л уламжлалт баягаар нөгөө олон улсын байгууллагууд л гэл яваад хасаа илүү тэгвэр бас дотоодын байгууллагуудыг чадварчуулах их тийм зориг үүрэг зорилготой. Энийг би яагаад тайлбарлаад байна гэхээр за одоо хөрөнгө босгохдоо 3 юм донорууд харддаг юм байлаа. Бид нар яг донор гэж бас хэлдэг контрибьютортэй санхүүжилтийг дэмжих санхүүжилт өгдөг байгууллага. Дэлхийн нийтийн асуудлыг шийдэхин тулд хөгжсөн ч хөгжиж байгаа ч бүгдээр хамтдаа үүргээ хүлээх ёстой. Гэхдээ тодорхой хэмжээнд бол хөгжсөн орнууд заавал дэмжлэгээ үзүүлнэ. Нэгдүгээр та нар тийм үүрэг бас байна. Хоёрдугаар энэ дэлхийн дулаарлыг чинь сүүлийн 200 жилд хүссэн ч хүсээгүй ч анханасаа тгий гэж бодоогүй ч гэсэн хөгжсөн нөгөө үйлдвэрчсэн орнууд чинь төлөмжийн ялгуулалтыг хамгийн их бий болголоо шүү дээ. Тэгэхээр энийг цэвэрлэх засах дээр бас та нар үүргээ хүлээх ёстой гэсэн цаана тийм утга санаа байгаа байхгүй Парижын гэрээний. За тэгээд 3 зүйл. Нэгдүгээр track record гэж байгаа. За та надаа санхүүжилт өгсөн бол тэр өгсөн мөнгийг зөв зүйтэй зүйлдээ зарцуулсан тийм ээ. Тэгээ ажлаа сайн хийсэн, зөв хийсэн, зөв юмдаа хөрөнгө оруулсан, тэр нь хүлэмжийн ялгаруулалтаа бууруулсан, дасан зохицох ажлыг дэмжиж өгсөн гэхлээр тодорхой track record. Энэ байгууллага өөрөө бас юутай байх хэрэгтэй. Сайн нэртэй ажиллаа сайн хийсэн байх хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаар болохоор хүссэн ч хүсээгүй ч монголчууд бидний бас нэг дуртай биш. Нэг тэр бол нарийн анхаарал байдаггүй нөгөө юунууд шүү дээ. Деталууд. За одоо ингэж өгөх юм бол та ийм зүйл хийн шүү. Эний чи ингэж хэмжин шүү гэдэг одоо хэмжүүрүүд байна шүү дээ. За хамгийн энгийнээр бол нөгөө CO2 хүлэмжийн ялгаруулалтаа тэдэн хувь бууруулна гэж энэ төслүүдээр амласан бол тэр бууруулсан уу. Тэжнээ сая хүнд хүрнэ гэж амласан бол тэжнээ сая хүн одоо амьдрал нь гайгүй болсон уу. Нөгөө бэлчээрийн мал аж ахуй жишээлбэл арай тэр тухайн үедээ сайжирсан байна уу. Эсвэл бол Африкт тусалж байгаа тэр хөдөө аж ахуйн салбар нь sustainable буюу тогтвортой нөгөө байгальтай ээлтэйгээр өөрчлөгдөж чадж байна. Тэг их нарийн нөгөө индикаторууд их байдаг байхгүй. Тэр индикаторуудын бүгдийг ингээл бас
хянана штэ. Тэрээс би зүгээр нэгэн тал та нар ингээд бохирдуулсан ч мөнгө өгөхөстэй та тэгээд дуртай юм уу тэгээ бид нар дуртай энийгээ зарцуурлах гэх юм бол ямар ч үр дүнг нөдүүлж өгөхгүй штэ. Тэгэхээр тэр индикатор тий. Тэгээд 3 дахь юм нь бол дараагийн 4 жилийн одоо за тэр дараагийн стратеги чи юу вэ? Тэгээд зүгээр бах байдгаараа урд нь хийсэн юм ингээ өргөжлүүлээд байхасаа илүү дараагийн шатанда тийм ээ. Мэдээж олон улсын байгууллагын мөнгө ч гэсэн татвар төлөгчийн мөнгө шүү дээ. Тэгэхээр ихэнх нь бол дийлэнх мөнгө нь бол засгийн газруудаас гардаг байхгүй юу? Европын засгийн газрууд Япон, Америкийн нэгдсэн улс Обамагийн үед өгж байгаа Трампын үед өгөхөө болоод одоо Байдны үед бас амлж эхэлж байгаа. Тийм ээ. Тэгэхээр тэр чин цаана татвар төлөгчийн л мөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр татвар төлөгчийн нэг төгрөгийг яаж хувийн хвшил буюу улсын эсвэл хамтарч байгаа улс орнуудын 3 5 төгрөгийг зэрэгцэж босгож илүү нөө leverage, mobilize гэж ярьдаг тийм ээ. Нэг төгрөгөөр яаж томох юмыг хөдлөх хөв тийм ээ. Тэгээд тэр чинь нөгөө татвар төлөгчдийн мөнгийг нэгдүгээр тайлангийн тавих хэвээр дараа нь тэрийг бол маш их зөв зүйтэй зөвлөлөд үр дүн сайтаагаар зарцуулах хэвээр гэдгээ бас танилцуулж зөв ойлгуулж тэгээ тийм одоо итгэлийн илүүлэн гэсэн үг шүү дээ. Тэр манайхыг бол одоо яг таны ажилдаг аврал амьсгалын ногоон сан шиг юм том байгууллагад ажиллахыг хүсдэг, зорддог, гадаадд сурсан, бас сурахыг зорж байгаа олон залуучууд сонсдог. Тэгээд яг ийм байгууллагад одоо ийм гоё утга учиртай зорилгын төлөө ингээд ажиллахын тулд, тэнцэхийн тулд ер нь одоо чинь санхүүгийн байгууллага гэж чинь нэг талаасаа санхүүгийн сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юу? Ер нь зүгээр залуучуудын хувьд ингээд урт хугацаанд ингээд төлөвлөлөөд бэлтгэхэд ингээд анхаармаар зүйлс танд юу харагдчихсан бэ? Мэдээж өөрийнхөө салбартаа аль болохоор л маш сайн бэлтгэгдээд гэрийн даалгавар сайн хийсэн байх хэвээр. Гэхдээ гэрийн даалгавраа сайн хийлэж гисэн яг өөрийнхөө тэр чаддаг өнцөг, өөрийнхөө мэддэг зүйл, өөрийнхөө одоо strengths гэж ярьж штэ тэрийг давуу талаа илүү сайн ойлгуулж зарах хэрэгтэй юм байл л дээ. Тэрнээс одоо би жишээлбэл хөгжиж байгаа орондоо Монголд тийм ээ олон жил ажиллаад хөгжиж байгаа орны зовлон жаргалыг маш сайн мэдж байгаа штэ. Тэгээ гишүүн байсан учраас одоо тойрог орон нутгийн ч бай Доронтод энэ манай гэр хорооллынхнаа ч зовлон жаргалыг аягүй сайн мэдж байгаа. Тэгэхээр би яг тэр өнцгөө илүү давуу талаа гаргаж ирээд би хөгжиж байгаа орны төлөөлөл тийм ээ. Тэгэхээр бид нар чинь манай сан чинь хөгжиж байгаа орнуудад зориулж ажиллаж байгаа тэдний төлөө ажиллаж байгаа учраас тэрнийгээ илүү их ойлгож хамгаалж тэр давуу талаа би өөрөө гаргаж ирж ярилцлаган дээр ч байдаг юм уу одоо ажил дээр ч байдаг юм уу тэр үнцгийг аягүй сайн дандаа мартахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл одоо жишээлбэл нүүбэд нэг 20 30 жил ажилласан нэг бас ажилтаа ингээл хамт ажиллаж байгаа гэхэд би одоо тэр нүүбэд 20 жил ажилласан хүнтэй ингээд нүүбийнх нь бичиг цаасны ажиллаар ч юм уу нөгөө юм бичдэг ажиллаар нь ч юм ингээ өрсөлдөд байх юм бол бас гүйцэхэд хэцүү шүү дээ. Гүйцэжсэн зөндөө ажил зарцуулна те. Тэгэхээр заавал одоо тэр нөгөө тэр олон улсын байгууллагын яг тэр хүний яг тэр стандартанд нь хүрэхин төлөө яг нэг талдаа 100 нөгөө талдаа тэр өөрийнхөө юмыг гаргаж ирэх хэрэгтэй тийм ээ. Өөрийнхөө онцлогийг тэр чинь аливаа юм чинь нөгөө өөрийн онцлогоороос нийлж ижил тэр чинь тэр байгууллага чадaltaй болно шүү дээ. Тэгэхээр тэр өөрийн онцлогоо нэгдүгürt гаргаж ирэх хэрэгтэй. Хоёрдугаар тэр нь хичнээн мундаг хүүхд байсан, залуучууд байсан ч гэсэн би өөр дээрээ бас ингээд эргээ бодож байхад за айгу мундаг юм чи хэзээ нэгэн цагт намайг нэг хүн анзаараад ингээл хурж ирэл санал болгоно үстэйгээ сууж болохгүй байхгүй. Итгэхгүй ажиллах тий. Тэгэхээр итгэхгүй байж болохгүй. Дээрээс нь тэр чинь тэгэж бодцоод ингээд суугаад байхасаа зүгээр нэг аппликейшн өгчөөл би лаг юм чи намайг тэгэл сонгочихгүй л гэж бас бодож болохгүй. Урдчилж нөгөө тэр нөгөө өөрийнхөө мэрэгжлийн хувь сайн бэлтгэхээс гадна олон хурал, цуглаан, уулзалтууд тэр бүх юмд ингээд боломжоор л apply болоод очоод оролцоол үгээ хэлээл үг хэлэх тийм боломж гарахгүй бол хүмүүстэй уулзаа танилцаад өөрийгөө асуултаа тавиач байдаг юм уу тийм ээ. Тэгээ тэр чинь бол зориуд зөвхөн ажилд орохын төлөө тэхгүй шүү дээ тийм аа. Гэхдээ тэр юм чи ингээд эртнээс тэр нөгөө суурн хөрсөн заавал бэлтцсэн байж ээж тэгжээ тэр чинь чи өөрөө танигдаад тэр тодорхой орон зайн дээр бас хүмүүс таньдаг болоод мэддэг болоод эзлээд тэгээ нэр эн чинь нэрээ тэгж ярьжсэн тэр чинь нэрээ сүрхий залуу байлаа шээч гэдэг юм уу те. Эсвэл бол зүгээр захиа бичих. Эсвэл өөрийгөө таниулах, юм асуух. Тэр networking гэж ярьж байгаа шүү дээ. Сүлжээ мүлжээ гэж чухал байт юм байна л да. Одоо би Монголд нөгөө улс төрлийн хурлд 15 6 жил болсон. Тэгээ сүүлийн 4 5 жил бол бас байгаль орчны салбарыг 12-оос 14 онд бас сайдаар нь хариуцж ажиллаж байгаа. Тэрнээс хойш сайдаа болсон ч гэсэн их хурл дээр бас тэр чиглэлийн ажлууд дээр тэгээд нөгөө олон улсын одоо чиг хандлагыг ер нь байгаль орчны чиг хандлага чинь дэлхийн хамгийн бас топ приоритетны бодлогуудын нэг болчиход байна шүү дээ. Хамгийн топ тулгарч байгаа асуудлуудын нэг болчиход байна тийм ээ. Тэгэхээр Монголдооч ногоон хөгжлийн бодлогыг анх ингээд сайд байхдаа мэдээж амныхантай хамт их хуралд оруулаад батлуулаад тэрийг олон улсад очиж таниулаад тэгээ олон улсын хурал цуглаануудад идэвхтэй бас оролцоод хүмүүсийг бас Монголд уурах олон улсын дэлхийн байгаль орчны өдөр гэж үүдэг л да. Тэрийг болохоор Монголын дэлхийн зочин орн болгож бас урьж яагаад ингээд маш их идэвхтэй. Гэхдээ хизээ нэгэн цагт олон улсын байгууллага ажиллана гэж бодож ирэхгүй шүү дээ. Зүгээр л итгэн үнэмшлэрээ тэрийг хийгээд тэгээ дараа нь олон улсын байгаль орчны сайд нарын
Нүүбийн байгаль орчны ассамбле гэж байдаг байхгүй. Тэрэнд нэрээ өрсөлдүүлэх үү гэхэд нь тэр чинь хурлын даргал байхгүй юм тий. Сайдны хурал 2 жилдээ нэг болдог. Тэрний дунд 2 жилийн хугацаанд зүгээр яг сонгуульт ажил маягаар даргалж байгаа та. За яг хөө хурал бол даргалчнаа гэл тэгээ өрсөлдүүлэгээл тэгээ цаана нэлээд ширүүн өрсөлдөөн байсныг мэдэхгүйгээр тэгтээ оролцоод Монгол улс бас азтай би бас тэр сонгуульт ажил нүүбийн байгууллагын ассамблеийн дараагаар 2 жил сонгогдоод тэр хооронд ч бас айгүй идэвхтэй тэрийг хариуцлагатай хийж ийн гэдэг чинь ингээд танигдаад байна гэсэн үг шүү дээ. Тэр хооронд танилцаад мэддэг хүмүүс байгаа. Тэгээ энэ GCF гэдэг энэ чинь айгүй сонирхолтой шинэ байгууллага байгуулагдаж байгаа юм байна. Тэгээд Монгол улс ч гэсэн тухайн үед дэмжихэн чухал юм байна гэд тэгэл боломж гарч ирэнгүүт тэгтээ их сонирхолтой. Одоо энэ гадаад харилцааны даргын ажил зарлагдахад намайг энд нэрээ өгөхөөсөө илүү та энэ панелд нь суугаад нөгөө шалгаруулах панел гэдэг чинь нөгөө кандидата тэрэнд нь суугаад та шалгаруулалтанд оролцуулаад өгөөч гэдэг. Би тухайн үедээ бас сүүлийн тэр 3 4 жил нэлээх бас танигдаад эхэлчихсэн л та олон улсын байгаль орчны салбартаа. Тэгэнгүүт за тэгэлгээд энэ панелд нь суу сонирхолтой шүү гэж сууж гинт. Яг нөгөө аппликейшн бүгдийн 2 3 цагийн уншилээд. Гэхдээ ер нь би өөрөө яагаад үзэж болтгоо гэж бодоод яагаад их хурлаасаа бас болоод хэд хэдэн ажлууд бас хийжсэн л та. Тэгээд аппликейшн өгөө тэр нь тэгээд амжилттай болоод интервью тэр чинь бас нэлээд нарийн процесс бас болно л тоо. Тэгээд энэ ажилд бас ороод одоо бол бас л юу харамсахгүй байгаа. Маш сонирхолтой гоё ажил. Хэцүү ажил гэхдээ. Тийм. Сонирхолтой замаар явж байгаад энэ ажилд орсон юм байна. За энэ дундуур бас манай подкастыг дэмжин ажиллаж байгаа Booklog компани мэдээллийг маш товчхон хүргэе гэж бодож байна. За хэрвээ та хэн нэгэн рүү илгээмж илгээх гэж байгаа бол орон нутг руу байсан ч болно. Booklog-ийн хүргэлтийн үйлчлэгэнд хандах боломжтой. За их амар юм байна. Танаас илгээмжийг очиж аваад нөгөө хүнд нь хүргэж өгнө. За утас нь 80 20 66 67. Тэгэхээр байгаль орчны одоо энэ асуудал үнэхээр одоо тулцсан асуудлаа бид нар өдөр тутамдаа арга хэмжээ авч явах хэрэгтэй гэдэг нь улам бүр тодорхой болж байна. За одоо ингээд мэдээллүүдийг харж байхад дэлхийн зарим улс орнуудад одоо өмнө байгаагүй их өндөр халж байна. Тэгээ одоо ингээд зуны улирал болж байна. Тэгэхээр энэ бол яа харахгүй ингээд цаашаа анхаарах хэрэгтэй асуудал гэдэг нь тодорхой болж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа энэ өөрөө асуудал мэт боловч бизнес талаасаа харахаар айгүй энэ чиглэлээр ажиллах стартап ч байд юм уу технологийн шийдэл гаргах энэ бизнесүүдэд өөрөө маш их өндөр боломж байгаа гэдгийг өөрөө энэ бас уур амьсгалын ногоон сангийн мэдээ сайтн дээрээс би уншиж илаа л та. Тэгэхээр одоо байгаль орчны чиглэлээр сурдаг энэ чиглэлээр одоо үнэхээр дөрвтэй үр дүн гаргая гэж зорддог энэ залуучуудын хувьд бол та хандаад хэлэхэд бизнесийн ямар боломж байна те хүмүүст нийгэмдээ гоё эерэг нөлөө гаргангаа гоё том бизнес байгуулах хүмүүсийн амьдрал дутуу учиртай сайхан нөлөө авчрах гэдэг талаас хараад үзэх юм бол та боломжуудыг ямар байдлаар тодорхойлох вэ? Маш том боломж гэж одоо харагдаж байгаа. Тэгээд мэдээж дэлхийн дулаалал байгаль орчны бохирдолд оройтол тийм ээ. Дээрээс нь байгалийн төрөл зүйл гэж ярьдаг одоо амьдлан амтан одоо уран бүх юм хэлж байгаа шүү дээ. Тэрний төрөл зүйл дэлхийн нийтээр тоон бол бараг 3.2-оор устдаад байхгүй болчихоо цаашдаа ч гэснээр аюул илүү хурдтайгаар явах аюул байгаа. Тэгэхээр саяны хэлсэн 3 зүйл бол дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Global Top Risk Report гэж жил болгон гардаг байхгүй юу? Өөрөлдөл дэлхийн эдийн засгийн чуулга бас нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн сүрхий том хүмүүс бас бизнес улс төрийн бас байгууллага залуучууд гэж байдаг шүү дээ. Ер нь тулгарч байгаа дэлхийд тулгарч байгаа танаа одоо бизнес ажил юм тулгарч байгаа хамгийн топ проблем юу вэ гэж гаргаж ирдгийн сүүлийн 5 6 жил одоо байгаль орчны асуудал саяны хэлж байгаа энэ асуудлууд ч бүгд ингээд төрөөд нөгөө хамгийн топ проблем болоод гараад ирсэн байхгүй юу? 10 жилийн өмнө бол нөгөө уламжлалт санхүүгийн кризис ч байдаг юм уу эдийн засгийн эсвэл улсын орндын мөргөлдөөн одоо терроризм ч гэдэг мэдрэл дандаа топд явдаг байсан. Тэгэхэд бол одоо яалтчгүй энэ бол хамгийн топ проблем болох. Энэ өөрөө наадзахын санхүүгийн бизнесийн риск болох ч гэдэг аюу сайн ойлгоод эхэлсэн байгаа байхгүй. Улс төрийн риск те. Тэгэхээр сөрөг үр дагаврууд нь өөрөө мэдлгүй аюу хурдан ингээд ирээд байгаа. Тэгээд нөгөө дулаарлж маш хурдтай явагдаад одоо тэрэн дээр эргэлцгээ болсон, асуухаа болсон яаралтай юу их вэ гэдэг байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар нийт дэлхийн 140 орн 2050 он гэхэд net zero carbon neutrality гэдэг юм зарлчаад байгаа. Юу гэсэн үг? Тэгэхээр 2050 он гэхэд бид нар хүлэмжийн ялгаруулалтаа нийт дүнгээр тэглэнэ гэсэн үг. Нийт дүнгээр гэдэг нь бүрч ялгаруулахгүй тэглэж чадахгүй ч гэсэн хасж байгаа хэмжээтэй байгаа тэнцвэрлэн. Тэр хэмжээгээд тэр одоо илүү багасгах чадахгүй дуусгаагүй тэр хэмжээгээ болохоор шингэн
тий. Нөгөө бэлчээр байдаг юм уу одоо ой мод чин шингээдэг дээрээс нь одоо байгаль орчныг хамгаалах усан хамгаалахад олон офсет гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр бол нэгдүгээр улс орны засгийн газрууд зарлахаас гадна томоохон дэлхийн бизнесүүд бүгдээр зарлж эхэлж байна. Нөгөө Microsoft, нөгөө Google, нөгөө Amazon тийм ээ. Сэргийлэх их хүсрээс эрчим хүчээ хангаад байгаа шүү дээ, тий. 2000 одоо жишээлбэл Amazon чинь маш их юутай шүү дээ. Одоо юунууд хэрэгтэй тийм машин ван хэрэгтэй нөгөө юунууд хөргөлтийн. Тэгэхээр 100 мянган ваныг бид нар электрик болгоно гэж одоо зарласан байх ч гэдэг. Microsoft бол тэдэн 2030 он гэхэд 50 он гэхэд ингээд ингэж ер нь Microsoft-ын түүхэнд ялгаруулж исэн хүлэмжийн хийгээ бүгдийг нь бол бас тэглэнэ гэж байгаа. Зөвхөн өөртөө тэглэхээс гадна хүлэмжийн хийгээ бас тэр хэмжээгээр offset хийн гэдэг нь бол бас тэрийг бууруулах арга хэмжээг авч хөрөнгө оруулах гэдэг юм уу тийм ээ. За одоо манай ойрхоноор бол оюутлогоо ажиллуулж байгаа Rio Tinto, BHP манад байдгүй л дээ. Rio Tinto уулуурхайн компаниуд хүртэл бид нар бол юу яана тэглэнэ гэж байна. Тэгэхээр уулуурхайн компаниудын чи яагаад тэглэх гээд байгаа юм гэж бас нөгөө талд асуусан шүү дээ. Яаж тэглэх вэ гэхээр жаа нүүр шатаахгүйгээр жишээлбэл оюутлогоо цахилгаана сэргийгдэх юм уу ч сэргийгдэхлээр зөвхөн нар салхи сүүлийн үеийн гидроген гэдэг хайдрожен гэдэг айгу том бас хүсэр гарч ирж байна тийм ээ. Тэгээ мэдээж усны цахилгаан станцууд байж болно. Дээрээс нь өөр бас технологийн шин breakthrough шийдлүүд бас гарч ирж байгаа. Атомын цөмийн эрчим хүчийг бол Фукушимагаас хойш айгу болгоомжсон. Гэхдээ цаашдаа шин өндөр технологийн хаягдлаараа боловсруулах боломжтой ч байдаг юм аюулгүй байдал нь хамаагүй сайжирсан тийм жижиг хэмжээний бас нуклеар реакторын тэрэл гарч ирж байгаа ч гэдэг. Тэгэхээр ер нь дэлхийн дулаарлын асуудалтай холбоотойгоор хамгийн том асуудал болж байгаагаас гадна юу гэж үзэж байгаа гэхээр дараагийн 10 жил 50 он гэдэг чинь хаач хүлээ гэж итл яг энэ 10 жилдээ хөрөнгө оруулалтаа ногооруулах цэвэр болгож ийж нөгөө юм цоожлох хэрэгтэй шүү дээ. Дараагийн нөгөө үр дагавруудыг тийм ээ лок ин гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө илүү цэвэр үр дүн тэр цэвэр хүлэмжийн гарахгүй байх юм уу цоожлох уу? Эсвэл өнөөдөр нүүрсний цахилгаан станц барьчих юм бол нөгөө чинь 40 50 жил ажиллаад нөгөө байгуулаад нөгөө хэмжээгээ ялгаруулаад нөгөө бохирдуулаад л шүү дээ. Тэгэхээр энэ эх хэдэн жил маш чухал гэдэг тэрийг disruptive decade гэж ярьж байгаа. Технологи энэ бүх юм чинь өөрчлөхийн тулд улс орнууд компаниуд томоохон юмуд ингээд амлалтаа аваад эхэлсэн. Энэ лөө явахаас ч ураагүй гэсэн учраас технологийн бүх юмны санхүүгийн салбарын бүх юмны ингээд шинжилэл юм хувьсгал айсуу бичиж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь эн чинь өөрөө айгүй том энэ чиглэл бол нэгэн тал дэлхий явж байгаа учраас эртхэн шиг улс оронч вэ бодлогоороо бизнес ч вэ хөрөнгө оруулалтаараа технологиороо чиглэлээр энэ рүү орох юм бол эн чинь маш том чиний дөрөв хэлдгээр opportunity боломж гэж үздэг. Энэ бол нөгөө нэг өрсөлдөх чадвар гэж үздэг байгаа. Одоо хятад улс сүүлийн 15 жил тасралтгүй сэргээгдэх эрчим хүчиндээ асар их хөрөнгө хаяад эхний үедээ бол нэлээх дэмжлэг улсаасаа үзүүл татаас үзүүлээд тэгээ одоо ямар байдал төрсэн бэ гэхээр хятадд асар их сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурьлагдаад өөрсдөө үйлдвэрлэдэг болоод 10 жилийн өмнө бол нөгөө сэргээгдэх эрчим хүчгүй нь Японоос юм уу Европоос юм уу Америкаас тоног төхөөрөмж боддог байсан бол ялгаагүй чанартай хамаагүй хямдхан хятад бий болчиход байгаа байхгүй. Тэгээ хятад тэр чинь өөрөө шууд өрсөлдөх чадвараараа давмгаалаад эхэлчихэж байгаа. Тэгэнгүүл нөгөө Америкууд чинь одоо нөгөө тэд нар чинь трейд юугаар бас хоорондоо өрсөлдөд нэлээд Америк хятад чинь нэлээд үзээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хятадаас орж ирж байгаа сэргээгдэх эрчим хүчийг одоо татвараар хамгаална ч гэдэг юм уу одоо нөгөө оруулахгүй ч гэдэг юм уу одоо эн чинь хятад сая 2060 он гэхэд бид нар хүлэмжийн ялгаруулалт одоо нөгөө юугаа тэглэнэ 60 он гэхэд net zero болно гэдгийг Ши Жинпин дарга жил хагасны өмнө нүүбийн энэ дээрээс зарлцсан. Өнгөрсөн 9 сар тэгэхээр бид нар гадаадад ямар нэгэн нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй, нүүрсний цахилгаан станцыг байгуулахгүй, бүтээн байгуулалтанд нь орохгүй. Дотооддоо бол нэгэнт төлөвлөсөн хэдэн станцуудаа хэдэн жил барих юм шиг байна. Гэхдээ бид нар 2025 жилөө пик болгоод тэгээд тэрнээс хойш буурах юм шиг байна. Тэр гэж ярьж байгаа. Тэгэхээр хятад тэгж явж байгаа нь бол мэдээж яг хав сайнаар бодоход улс төр шийдвэр гаргахчд бол бас нэг дэлхийж бодлого ойлгоно ирээдүйн хойч үе бодлоггүй яг байгаль орчин юу бохирдол юм бодлоггүй яг гэж нэг талдаа бодож байгаа ч гэсэн эн чинь маш том нөгөө дэлхийд давмгайлах бизнесийг худалдааг тэм хөрөнгө оруулалтыг давмгайлах маш том боломж бөгөөд чухал шаардлага болчлоо гэж бодоод Европын холбооны улсууд бол хамгийн түрүүнд тэр net zero-го зарлцсан байсан. Европ дандаа энэ давмгайлж ер нь дандаа манлайлж явдаг л да. Япон дараа нь Солонгос, Хятад зарлаад Америк бол Трампын үед бол хайцсан байж байгаа одоо Байдны үед зарлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дэлхийн том үйлдвэрчсэн эдийн засгийн томорцсон орнууд ингээд зарлж байхад дагаад 140-од ингээд хөгжсөн орнууд бүгдээр яга хөгжиж байгаа орнууд яга зарлаад байгаа гэхээр хөөе тамина энд чинь бас нэрэ нэгдүгээр дутуу учиртайг чиний хэлдгээр тэр эерэг өөрчлөлтөөс гадна энэ чинь боломж юм байна. Гуравдугаар тэр санхүүжилт одоо хуучин бол мэдээж хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилт гээл нэг их биш ч гэсэн ингээд яваал байдаг байсан. Одоо бол хөгжлийн одоо тусламжийн санхүүжилт үт юм уу тэр бүх юмнууд хамтын ажиллагааны тэгээд хувийн хвшлийн ч гэсэн хөрөнгө оруулалт ерөнхийдөө л ногоон л байхгүй бол
ер нь л олдохгүй шинжтэй болчих гээд шүү дээ. Харин тийм нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэх хэрэгээс мөнгө олдохгүй Ер нь болоод байгаа гэдэг яг мэдээлэлүүд их байна. Тэгтээ ингэж байгаа. Нүүрсний цахилгаан станц одоо 5 толгойч бай, эсвэл 5 дугаар цахилгаан станц хэдэн жилийн өмнө асуулаа. Тэд нар мэдээж яг нөгөө биднэрт урд нь авдаг гэсэн уламжлалт санхүүжилт болдохгүй гэсэн үг. Уламжлалт хөнгөлөлттэй. Бид нар чи хаанаас цахилгаан станц дээр юм авдаг гэсэн мэхлээр эсвэл Японоос, эсвэл Солонгосоос захиад таяа өгж магадгүй байдаг. Эсвэл нөгөө Азийн хөгжлийн банк, EBRD, Дэлхийн банк ч гэдэг юм уу. Эдгээр ч дандаа хөнгөлөлттэй бидний нөгөө Одоо нөхцөл нь чангараад байна гэсэн үг тийм. тэгэхээр эдгээр аль нь ч өгөхгүй гэдгээ зарлцсан. Ер нь бүх одоо саяны миний хэлсэн байгууллагууд үгүй улс орнууд зарлцсан. Энэ хэн ч өгөхгүй те Европын юунууд ч өгөхгүй, улс орнууд ч өгөхгүй. За тэгтэл хаанаас болж болох вэ гэхээр би бас ингэж л бодож байна. Зүгээр зах зээл дээр нөгөө бондо, нөгөө Чингис бонд шиг үл яг энэ нэг нөхөл бол. Тэгтэр чинь хүү хамаагүй ихтэй шүү дээ те. Хугацаа багтай. Нөгөөдөл чинь 40 жилээр хүү багтай энэ төр маш их хөнгөлөлттэй байдаг шүү дээ. За дээрэс нь Монгол улс өөрөө гаргаж болно. Өөрөө улс бас мөнгө хэцүү шүү дээ те. За эсвэл одоо хаана нэгтэй нөгөө за ногоон ясан ч ах уу гэдэг нөгөө ногоон могоно бодохгүй хүмүүс нь бол бас өгдөг тийм санхүүгийн байгууллагууд гарч ирэх л байх л та. Гэхдээ сүүлийн үед бол нөгөө хувьцаа эзэмшигчид нөгөө хэрэглэгчид дээрээс нөгөө компани засаглал интерес чинь тим юм руу хөрөнгө оруулах юм бол нөгөө тамина эн чинь их рисктэй байх шүү гэж үздэг болсон. Дээрээс нь нүүрсний цахилгаан станц байгуулах өртөг, сэргийгт эрчим хүчний станц байгуулах өртөг хоёр чинь тэнцчихэд байгаа байхгүй юу? Сэргийгт эрчим хүчийг байгуулахад илүү баг хямдхан болох гээд байгаа. Дээрээс нь тэр чинь илүү гутга, илүү цэвэрхэн болчиход байна. Тэгэхээр нүүрс рүү ер нь хөрөнгө оруулах гэдэг бол одоо тамина эн чинь ер нь эвгүй юм биш шүү гэдэг юм руу орчод байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө төгөөр хэлэхэд яг нүүрс гэдэг чинь зүгээр бидний цахилгаан станц хөрөнгөөр ярьж байна. 5 тавлгаан коксчих нүүрсэнд нөгөө нүүрс чи одоо тэгээ гарахаа болчих юм уу гэж асууж шүү дээ. Манай бас гол өхөөс шүү. Тэгэхээр коксчих нүүрс бол нэг хэсэгтээ мэдээж гардгаар бол гарна, гарах ч ёстой. Манайх одоо тэрийг гол орлогын юм чинь тийм ээ. Гэхдээ тэр нь болохоор нөгөө шатаад нүүрсний цахилгаан станцад биш ган үйлдвэрлэхэд явж байгаа шүү дээ. Тэр цаашдаа жишээл ган дээр ямар одоо энэ бүх юм энэ чинь зүгээр мод тарих асуудал, ан амтны хамгаалах асуудлаас бүрт хэлээд хийж байгаа бүх юм ногооноор хийх л ийм зам руу орж байгаа байхгүй. Тэгэхээр гангийн үйлдвэрлэхээр low carbon steel буюу нүүрс төрөгч бага бүхий ганг үйлдвэрлэх бас томоохон судалгаанууд юмнууд явагдаж байна. Тэгэхээр тэн чинь одоо нэг дараагийн одоо тэр яриад байгаа 10 жилийн disruptive decade гэдэг тэр томоохон өөрчлөлт авсрах байгаа 10 жил гэдэг чинь аль болохоор нүүрс баг хэрэглэх ганг яаж үйлдвэрлэх вэ? Цемент чинь бас low carbon цемент яах вэ? Барилга гэхэд чинь зүгээр л бахиотойгоор хөрөн биш, ногоон барилга барьсан илүү хожих гээд байдаг тийм ээ. Эрчим хүчний яах юм бол эрчим хүчний хэмнэлттэй ч байдаг юм уу те. Тэгэхээр тэр бүх үйлдвэрлэлүүд чинь тэгээд коксчих нүүрс нэг хэсэгтээ гарч ирсэн ч гэсэн цаашдаа одоо нөгөө low carbon steel нь гараад ирэх юм бол коксчих нүүрс хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм уу юм руу бол явах л байх л та. Юун дээр ойдлогоо дээр жишээлбэл зис. Тэгэхээр зис бол маш чухал. Зэсүүлүүд нэг хэсэгтээ нэлээд сайн. Би бол яг энэ салбарын хүн биш л дээ. Би бол нөгөө илүү гадаад харилцаана шүү дээ. Гэхдээ хуучин би миний мэргэжил бол өөр геолог. Тийм геолог байгалийн шинжилгээ ухааны хүн шүү дээ. Тэгэхээр зэс ягаад их чухал байгаа гэхээр энэ ногоон хувьсгалт нөгөө wiring тийм ээ. Одоо нөгөө электрик машинууд ч одоо сэргийгт эрчим хүчийг хятад ингээд бүр ингээд давангаалчтайгаас адилхан электрик машин руу асар их хөрөнгө оруулад за Европ мөрөвч бол нэлээх явцсан те Америкоос явах бах, Япон явах бах, Солонгос тийш нэлээ явж байна. Тэгэхээр электрик машинууд ингээд бас зах зээлийг давмгаалаад ирэхлээр тэгээ зөвхөн электрик машин биш ер нь одоо босод техник тоног төхөөрөмж орчин үеийн юмнууд чинь дандаа нөгөө копо хэрэгтэй байдаг, зэс хэрэгтэй байдаг, зэсийн вайрын хэрэгтэй. Тэгэхээр чинь одоо нөгөө тийм ногоон хувьсгалд цэвэр технологид хэрэгтэй металл ашигт малтнууд аюух нэмэр болох байхгүй тий. Тэг critical mineral буюу одоо чухал ашигт малтмал гэж байгаа. За Монголд бол жишээ нь литийн төсөл хэрэгжиж явж байгаа гэдэг их мэдчлэн мэдээлэлүүд байгаа. За ямар ч лээсэн манай сонсогчдоо гол санаануудыг авсан байх. За ямар ч та салбарт ажиллаж исэн, ямар ч бизнес хийж исэн, ямар ч чиглэлээр суралцж исэн ер нь бол энэ хүрээлэн буй орчиндөө эерэг нөлөөтэй доктортой тэр ирээдүг хангах үйс энэ чиглэлийн юмнууд ер нь аль салбарт гэсэн нөлөөлөх юм байна. Тийм учраас одооноос төлөвлөлтөндөө нэлээд сайн тусгаад явах хэрэгтэй гэдэг дээр бол манайхан сайн одоо энэ талаар бол мэдээлэл авлаа. Би тэр ганц зүйл хэлэхэд заавал мэрэгчлээ солих гэсэн үг биш бол. Тийм яг үнэ. Заавал ногоон гэдэг чиглэлээр дагнж суралцах албагүй болчиход шүү дээ тий. Хийж байгаа тэр зүйл мэрэгчлэлтэр л заавал тэр цэвэр ногоон одоо энэ low carbon тэр ер нь хандлага юм тэрийг шигдэж сурахтаач тэрийг шигдэхэд сурах хийхтэйч ер нь хийж байгаа юмд л энийг ойлгоод шигтгэл энэ рүү хурдхан шиг л дэвшилтэй юм руу орох юм бол их чухал гэж. Тийм эерэг нөлөөтэй бөгөөд бас утга учиртай байх нэ. За тэгээд би бас дараагийн сэдв рүү орё гэж бодож байна. Таны хувьд бол 1209 онд байгуулагдсан дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Кембриж их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Та энэ тэр суралцсан түүхээсээ бидэнд хуваалцаач. Ер нь ийшээ сурах сэтэл боломж ямар байв те? Ер нь гол яг суралцахад гол олж авсан одоо зүйлүүд юу байв? Мэдээж н топ сургуульд орох бол мэдээж амаргүй бах. Таны хувьд бол ямар онцлог давуу тал байгаад ер нь ингээд
одоо Монголоос анх удаага одоо тухайн үед суралцж исэн хүн болж чадчихсан бэ. Энэ талаараа та манай сонсогчдод хуваалцааж ер нь жоохон академик талдаа бас манай сонсогчд нийлээх сонирхдаг юм л да. Баярлалаа. Би бас ялангуяа эмэгтэйчүүдийн онлайлч гэдэг юм уу саяхан бас энэ 7 хоног чсэн эмэгтэйчүүдтэй уулзаж ярихдаа энэ түүхээ бас ярьдаг л та бас жишээ олгож. Одоо мэдээж нэг үе бодвол сүүлийн 30 жил чи маш олон залуучууд олвол том нөгөө их сургууль луудад сураатай Ivy League гэнтрэл бүгдээрээ сураал ирээл бас нөгөө зам мам ерөнхийдөө ойлгомжтой жоох та амаргүй ч гэсэн ингэж явд юм байна бусд нь хийсэн байна гэд миний тэр 90 онд анх Кембрижд явсан түүх бол яг хинч Монголоос ганц ч оюут ер нь Кембриж руу яваагүй Харвард яваагүйсэн баха. 90 онд чинь дөнгөж нөгөө хувьсгал эхлээл ардсан хувьсгалтай шийдэл дөнгөж Монгол улс ингээл нэгдэж байгаа бид нар чинь тэгээд тэр Берлиний хааны цаана ер нь юу гэдгийг мэдэж үзгээ би 26 таа байсан 27 таа байсан юм уу. Тэгээд яг нэг Кембриж гээл юу одоо тэр чинь одоо ер нь жоохон давруулж хэтрүүлж хэлэх юм бол нэг жоохон хойд солонгос нэгжтэй адилхан л болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр үе чинь юу Кембриж гэж толгойд орохгүй шүү дээ. Тэгээд заавал нэг гадаад яваад нэг сургуульд нэг жоохон хэл усаа сайжруулчих юмсан гэдэг. Яг нь орос багш нараар нэг сүүлийн хэдэн ангидаа нэг орос хэл жоохон англи хэл заалгацсан. Тэгээ их сургуулийн орон курс гэдэг маш сайн курс өгсөн. Тэр нэг жоохон сайжруулсан ингээл байжсэн л та. Тэгээд манай нэг чехэд хам сурч би чехэд дүүгээр төгссөн. Карлик сургууль гэдэг бас гоё сургуультай. Тэн геологийн геохими мэрэгчлэрээ төгсчөө. Тэгээ манай чехэд сурж исэн хамт төгсөж исэн охин манай тэр чех ч бас арай жоохон эрт нэгтсэн жилийн өмнө Лондон яваад айгуу гоё тэнд чинь хэл усаа сайжруулаад бас жоохон хүний хүүхд хараад эдэн дөрөв хийгээд их гоё үйдэг юм байна гэдэг хэлэн үнэрийн. Гэхдээ яг нэг бэбиситер метр гэдээ бас нэг айтах юм олдчихдаг юм байна гэж бодлоо. Тэгээд би англи хэлнийхээ багшид орон хэл курсын багшид гэхдээ би мэдээж яг зөвхөн 80 гэж бодохгүй цаашдаа бол сургууль мургуул гэж толгойд бодогдчихл байгаа л да юу ч яатчихгүй. Гэхдээ их тэгэж нөгөө нэг том юм бодогдохгүй шүү дээ. Зориглохгүй. Тэгээд Дэвид багштай хэлсэн чинь Дэвид багш нэг юм 80 байна уу та нэг англи явах та гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? За чи байж би нэг 2-7 хоног амарчаа төрөө дэргээд Крисмасаар тэгээ яваад ирсэн байхгүй. Тэр үе чинь интернет юу ч байхгүй шүү дээ. Тэгээд тэр Кембрижийн сургуулийн талын талаар мэдээлэл авна гэвэл Google-д гэж байхгүй шүү дээ. Яг үнэ. Тэгэл сонссон л болохоос шүү дээ. Тэгээ манай Дэвид багш нэг 2-7 хоног явж ирчээд нэг 2 цаасаа байдэрлээ. Тэгээ тэр хоёрт нэг юм гэсэн тэр нь юу юм гэсэн application form гинэ. Нэг нь болохоор нэг английн цаасаар. Тэгээ Imperial College of London гэдэг. Яг би нэг геолог байгалийн чиглэлийн шинжилгээ ухааны чиглэлтэй байсан учраас тэгээд тухайн үед бас юунд ажиллаж байсан л та юуны салбарт геохимийн салбарт ажиллаж байсан. Тэгсэн чи за энэ бол энэ айгуу сайн энэ чиний салбарч айгуу сайн сурвал Кембриж бас их сайн юм байна. Хойлоо тэгээ бөглөнө гэлдэг чи. Тэгэл цаасан дээр нөгөө нэр усаа бичээл дээр чинь ямар компьютер нөгөө принтер ч байх ш сайхан юмнуудаа бичээл. Тэгээд шууд нь тэгээл. Тэгээ манай англи хэлний багш болохоор намайг бас за энэ хүүхдээ англи хэл гайгүй нэг IELTS-ийн нэг 6% цай байгаа. Би тэгээд нэг тэнцэх юм бол нэг 6.5 хүртэл нэг 6 сарын дотор болох чинь гэж амлын. Багш нарын. Тэгээ багшаасаа хойжуулаад зөвхөн англи хэлээ л даан штэ. Тэгээд тийшээгээ нөгөө захаан явчаад тэгээд тэр чинь нөгөө доогоороо явдаг чинь 1 сар явдаг юм уу тэндээ яд юм уу 2-3 сарын дараа л хариу ирж байна. Тэгээ хариу ирэхдээ би тэгтээ нөгөө PhD ч гээгүү зүгээр нэг юунд явах гэсэн, юунд сурах гэсэн нэг мастер застер ч юм уу одоо taught course гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ нэг жил хичээл сонсох гэсэн чинь. Кембриж бас их том юм чи. Манай тийм янз бүрийн taught course гэж байхгүй. PhD хийвэл байвал байг. Ирсэн байна. Тэгэхээр чин тэр айхтар том сургуульд PhD энэ тэгэхээр толгоонд бол нэг багтахгүй шүү дээ ихэндээ. Тэгтээ багтахгүй ч гэсэн тийм боломж болтол явна шүү дээ. Тэгээд scholarship энэ бас ашгүй бүтээ. Тэгээд нэг азтай юм юу гэхээр яг мэдээж нөгөө сургуулийн өмнө төгсөжсэн сургууль мургуулийн дөнгөд нонц монцл гайгүй байгаа юм шиг л харагдаж байгаа боловч одооных шиг интервью авч чадахгүй шүү дээ тэр холоос яаж явах юм тийм биз интернет байхгүй за уцаар яриад нэг авуулаа авах байхгүй. Тэгтээ яг тэдэрс нөгөө юунд нь итгээд тэ за нөгөө бэкграунд нь итгээд дээрэс нь Монголоос apply болж байгаа ихний хүн гэдэг ч бас айгу сонирн байхгүй тий. Тэгээд дээрэс нь захаа махаага мундаг хүчтэй байсан юмсээ би одоо ингээд цааш ийм том зорилготой гэлтэй. Тэгээд нэг тэр чи 91 онд анхны бас оюутнаар нь бас PhD-г оюутан болж очиод тэгээд яг мэдээч чинь маш амаргүй шүү дээ хэцүү те тэр очиод баг эхлээд курс 1-2 дугаар ангийн курс дээр нь хичээлийн сонсоход ойлгохгүй шахуу сууж байгаа юм чи юу PhD хамгаалах те. Тэгэхээр тэр амаргүй даваагийн чинь тэгэл хичээгэл зүтгэл даваад тэрнийг хамгаалаад тэгээд сүлд ийм юм ингээд давж чадна гэдэг чи ер нь юу ч чадах юм байна гэж өөртөө нэгдүүлээд хэлсэн тий. Асар том нэг хамгийн их азтай байсан үе мөчүүд хэзээ вэ гэхээр нэг 2-3 үе мөчүүд ингээд надад санагддаг байхгүй. Нэгдүгээр тэр Кембрижийн докторыг хамгаалах яг л өмнө амар их хэцүү зовж байгаа юм шиг санагдаж байгаа хамгаалангууд
Эн чин нэрээ да. Тэгээ багштай магтуулаад хамгаалж байгаа байхгүй юу? Өн чин айгуу чамбаа сайн болсон юм ба шүү дээ. Яах гэж ингэж 4 жил өөрийгөө зовоо. Нөгөө нэг тэр чин сэтгэлээрээ их зовоод байгаа шүү дээ. Тий, тэгчээ за энийг давж байгаа юм чинь би дараа нь юу ч давж чаднаа л гэж ингээл итгэлтэй болж. Тэгтээ тэр чин амьдралд айгуу олон өөр даваанууд сорилтууд байнга ирдэг. Эцэж дуустдаг юм билээ шүү дээ. Тэгээ одоо би сая 4 жилийн өмнө тэр GCF-д ороход хүртэл надаа бас ихэнд айгуу тийм амаргүй тэр чин шинэ олон улсын байгууллагын том юм хариуцаа. Тэгээ тэр их асар бас санхүүжилт босгоно гэдэг чинь ганцаар бишлээ бүгдээр хамтаар байгуулгаараа л ажиллаж байгаа шүү дээ. Тэгтэл бас л энэ даваанууд ч эзэж дуустдаг юм билээ шүү дээ. Амьдралын бөгөөд ажлын. Тэгэхээр тэр тэгтээ амар гоё бас тийм нөгөө бахархмаар тийм филинг ингээд чадчихээн гэдэг чинь гээд. Тэгээ би тэгээд Кембриж хамгаалсныхаа дараа юунд Риотинтод анх ажилд орсон байхгүй юм. За Риотинтод геологчоор ажиллаж ирсэн Тий, тий. би 96 онд одоо юугаа хамгаалчаад тэгээд тэрнээс өмнөдөө 92 оноос эхлээд Риотинтод Монгол руу сонирхож яах гэхлээр нь бас нэг орчуулагчаар анх яриалж явах юмд нь тусалж байгаа сүүлд нь Монголд бас хуулийн орчин бас бүрэлдэж амжааг байсан учраас Оросын зарим төслүүд дээр нь бас жоохон PhD хийхдээ жоохон орлого хийж тусалж агаад тэгээ бас нөгөө тэр үед чи 95 6 онд Multinational та чинь тэгэхээр Кембрижд одоо сурж байхдаа хажуугаар нь ингээд орчуулгын ажил хийжсэн биз дээ. Бас амжуулж ирсэн биз дээ. Тэгээ орлогоо олно шүү дээ. Тэгээд тэгтээ тэр чинь миний түрүүний хэлээд байдаг нөгөө гэрийн даалгавраа бас хийхээс гадна идэвхтэй, networkтэй хүнтэй ингээд өөрөө их идэвхтэйгээр нөгөө урагшаа нөгөөдөд явах гэдэг чинь их чухал үед юм байна л да. Би зүгээр докторыг л ингээд суугаад байсан бол яаж ч тэгэхээр ягаад дараа нь тэр үндэстэн дамсан том корпорацид бас ажиллана гэсэн тэр 95 6 онд айгүй ховор байхгүй юу. Тэгэхээр тэр чинь бас ахаад амар мундагтай биш яг гэрийн талгаар онд сайн хэлгүүл явах гэхдээ нөгөө анх тэр 92 онд Риотинтогийнхан бас Монголд явах гэж байгаа юм байна гэж юунаас сонсоод элчин сайд яамнаас сонсоод уцтаад тэр явах гэж байгаа юм. Хөөе би та нарт нэг өнгөө орчуулад үгээ та нар би бас энэ чиглэлээр бас сурдгийн штэ гэдэг. Тэгээд очиод яг хамаагүй өнгөө сургуулаад орчуулад үгээд нэг ирж очих зардал мардалтаагаад өгөх арга байна уу гэдэг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээ эргээ бодоход бол бас нэг айгүй жоохон наивны юм шиг те зүгээр л орчуулагч хэрэгтэй гэж асуугаад бас нэг яга болчих жоох л. Тэр чинь зүгээр Google хурдхан шилэн замын зарлал болчих гээд шүү дээ. Тэгээд нөгөөдөл энийгээ тэгээд авч яваад тэгээд тэднэрт бол бас сонирн байгаа шүү дээ. Монгол геологч тэгээд хэлтэй тэгээд Кембриж сурч байгаа гэж бас сонирн кандидат байгаа даа шүү дээ. Тэрийг бол мэдэхгүй. Тэгээд анх удаа 92 онд ирж бас нөгөө хөдөө орнотоор 3 7 хоног явж бас хамтарч яаж байгаа. Тэгээд танилцаал тэгээд тэрнээс хойш чинь жоохон холбоотой юм нэж байгаа л тэгэл Монгол ер нь айгуус тэгээд тэдний нөгөө шин төслүүдийн баг гэж үдгээс research and development айгуу тийм хөөрхөн айгуу чамбайт баг байсан байхгүй. Тэнд нь орж анх нөгөө Лондон гэж Ньюбригийнхэн оффист 2 жил ажиллаж агаад тэгээд Монгол бас оффисоо нээж эхэлж ирсэн байсан. Тэгээд сүүлд 98 онд чи өмнө мөн багасаад хаагдчихсан л та манай оффис. Бүр тэгээд сүүлд нь 10 жилийн өмнө дараа орж ирсэн байхгүй. 96 онд анх оффис нэгдэжсэн байсан. Тэгээ яг мэдээж харамсалтайгаар 98 онд бас манай зориг ах улс төрд байсан ах маань тэгээд бурхан болоод тэгээд бүх юм хаяад явчихсан Монголд одоо мэдээж ирээд гэхдээ юу улс төр рүү орно гэл нэг бодцсон төлөвлөсөн нэг мундаг ятсан зориг бол байгаагүй л дээ. Зүгээр тэр үед мэдээж идэрээд ээж ахт нар тэр бас ирээд ингээд нэг сар байж хахад одоо ер нь улс төрд ороод нөхөн сонгуульд дэвшээд ингээ явах нь чухал юм аа зөв юм аа энэ ч бас нахынхаа ингээд хэлж бодож хийжсэн үйлэрийг үргэлжлүүлэх нь чухал гэх. Тэгээд тэрэндээ нэлээд бодож байгаа л тэгэл улс төрлөө шидэд орсон шүү дээ 8 онд. Таны Кембриж суралцсан түүхийг сонсоод надад бас ямар санаа төрж ийн вэхээр хүн одоо open minded буюу нэлээд нээлттэй сэтгэдэг. Тэгээд альва юм дээр за би юу авах биш те. Төрүүлээд юу өгч болох вэ? Тэднэрт ямар үнцэн үүсгэж болох вэ гэдгээрээ сэтгээд одоо акшн хийх юм бол үйлдэл хийх юм бол бас их гой боломжууд араараасаа хөрөөд явчдсан болоо гэдэг тийм өнцгөөс ер нь харж байна. Ингээд хаалгууд нэгдэд эхэлт юм бэл. Өөрөлдвөл за би инженеэр англи хэл сурж амжаагүй байсан бол IELTS 6 моргоо олох чадаагүй байсан бол 90 оноос өмнө чинь бас л жоохон хаалттай байж шүү дээ. Тэгж чадаагүй байсан бол тийш орохгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд даалгав. Дээрээс нь тэр ментор их чухал юм бэл ш чиглүүлж байгаа юм. Одоо тэр үед манай тэр англи хэлний багш нэг хүн сүрхийн ментор гэж байгаагүй л дээ. Тэгтэл өчөө одоо юу яриад байгаа юм бэ? Нэг сургууль мургал аплай бол гэж хэлэхгүй бол бас юм яаж мэдгүй нэг жижигхэн коллежид Лондонгийн нэг хүүхд очиж хүүхд харчаад нэг коллеж нэг сурчаад баяртай бас явж явах ч байсан билүү те. Тэгэхээр чинь хоёрдугаарт би юу ойлгосон бэ гэхэл тэгээ дараагийн ингээ хаалгууд нэг Кембриж төгссөн учраас Риотинтогийн хаалга нэгж чинь тэр нэгж байгаа учраас ч гэдэг юм уу ингээд их юмнууд яад юм бэлээ л да. Тэгвэл нөгөө бас нэг зүйлийг би аягүй сайн ойлгосон. Эмэгтэйчүүд ялангуяа залуучууд эхэлдэг нь өөрийгөө дутуу үнэлж болдог юм бэл. Тэгээ ялангуяа эмэгтэйчүүд аягүй дутуу үнэлдэг байхгүй өөрсдөө. Тийм эмэгтэйчүүд амар яг шудрах тэр шаардлагыг 100% биелүүлж иж л одоо
окей болно гэж нэг тийм ойлголт байдаг гэж уншиж байсан. Эрэгтэйчүүд нэг 20% бэлтгэлтэй бол уу чаднаа л гэдэг гэж байгаа тест. Яг үнэ. Тэгэхээр нөгөө дутуу ерөөс өнөлж болдго юм байна л да. Одоо би жишээлбэл Кембрижийн PhD хийж чаднаа гэж ерөөс толгойд орохгүй шүү дээ 90 онд 91 онд. Тэг яг нөгөө азар хувь заяагаар ингээд тэрийг ингээд чадаад яаж ийн гэж. Тэр үедээ бол анханасаа гэхдээ одоо бол залуучууд маш өөр болцсон л доо тийм ээ. Өө би чадна гэдэг залуучууд маш их болцсон шүү дээ. Гэхдээ л ер нь ялангуяа залуу ер нь чаднаа л гэж явах хэрэгтэй юм бэл. Дутуу вирус онолж болохгүй юм бэл. Яг үнэ. Тэгэхээр та ярьжсэн бас өмнөх ярианы таны ярилцлагуудыг уншиж байхад сонсож байхад өөрийгөө давсан мэдрэмж авах үнэхээр бас амьдралд үнэхээр авах ёстой мэдрэмжүүдийн нэг юм байна. За та энэ Кембрижид доктор хамгаалснаас гадна те гимлайн одоо 6000 метрийн оргилд гарч исэн тэрний дараа бас төрж исэн мэдрэмж гэж би бас сонсч ирсэн л та тий. Та энэ дээр юу хэлэх вэ? Бас ингээд зөвхөн мэргэжлийн ажлаас гадна тий амьдралаас авах энэ мэдрэмжүүд дээр өөрийгөө давах тэр юмнууд дээр та юу онцлж ярих вэ? Баярлалаа. Гимлайг сануулсан тий. Бас мэдээж чи ажлын хажуугаар гэр бүл хүүхэд ер нь амьдрах яг сонирхолтой тэгээд рич тий баялаг амьдрах. Тэр ерөөсөө маш ховор олддог боломж гэдэг чинь тэ нэг хүн болж төрнө гэдэг чинь тэ. Тэгэхээр тийм юмнуудад заавал зориуд ухамсартайгаар гэдэг юм уу сонгоод байгаад ингээл хийж явах ёстой юм байл л дээ. Би ямар их азтай байсан бэ гэхээр бас нөгөө Кембриж сурж явах үед хамт сурж исэн амьдарч исэн залуучууд бол яг нөгөө дандаа 100 болгоно нэг юм 2 сар амралт аваад дандаа ингээд уул хадар их явдаг. Тэгээд тухайд би бас карате марате хийжсэн болохоор би нэлээд чанга. Тэгэл дандаа ингээд уул хад руу авирах явах. Тэгээд дандаа нөгөө явгаа айл гэдэг чинь яг сүүлдээ бас хүмүүс ч аягүй хийдэг болсон. Гэхдээ бас 92 3 4 онд чинь тэр болгон биш. Тэгээд 94 онд бид нар тэгээд тухайд Чаншаны нуруу, Алтай нуруу, мэдээж Альпийн нуруу гэж 100 болгоо явж байгаа. Тэгээд 94 онд хамгийн их сонирхолтой, хамгийн их дурсамж үлдээсэн аял бол Ладак нөгөө энтхийн хойно байдаг Ладак гэдэг нөгөө Жамму Кашмирт байдаг. Гимлан нуруу одоо төвдтэй хилдэг. Үнэхээр гоё тийм маш сонирхолтой, маш нөгөө тухайн үедээ бол байгалийн онгон төрхөөр хүмүүс нь ч гэсэн маш их сайхан сэтгэлтэй. Ер нь монголчуудаа жоохон төстэйдүү шүү дээ. Бас энэ л төвд маягийн хүмүүс ахгүй л Ладакуу те. Тэгээд тэнд сар ахс бид нар явган морьтойгоор заримдаа тий 45. Тий тэгээд нөгөө рюкзака өөрөөл бид нар тэгэл сайхан аялна шүү дээ. Тэгээд маш сонирхолтой аял болоо. Тэгээд тухайн үед бол 6000 метр л бас бид нар хамгийн өндөр нь бол бас гарч исэн. 6000 гэдэг чинь бас нэлээд өндөр л дээ. Энгийн нөгөө аялагчдын хувьд бас 6 хөөрөх шүү дээ. Тэгээд тухайн үед. Тэгээд Монголын Алтай нуруу чинь 4000 гаруй шүү дээ. Тий. Тэгэл тэр чин зөвхөн тэр оргил руу гарахаас гадна Парангла гэдэг мөст одоо манайхаар бол Ботаны мөсөн уул гэдэг шүү дээ. Мөс тийм уулыг даваал дараагийн нөгөө боли ямар өндөр нөгөө тэгээ янз бүрийн нөгөө газруудаар аялж байгаа л төвдийн хэл хязгаарлал бас очиол. Тэгтээ нөгөө сүм хід маш ихтэй. Тийм маш их ламнар сүм идэхтэй. Тэгээ Бакуларын бүчи гэдэг Монгол тэр үед энтхийн элчин сайдрын сүм бүгдээрээ хүмүүс бас мэддэг байсан. Тэр нь Ладак гарлаа. Ладак юу н хамблан байхгүй. Тэгээ хамблан байжгаад Монгол элчингэр очисон байлээ. Тэгэл тэр үед чинь Монгол хүн гэж Ладак дээрээс харагдаагүй юм шиг байгаа. Ганцаар ламнар ирж исэн юм уу мэдгүй. Тэр үед сүүлдээ бас ламнар нэлээ очдөг бас. Тэгээ 94 онд аялж байгаа та ханаас өглөө Монгол өө манай Бакуларын бичиг нот гэж бүгдээрээ тэгэл нөгөө сүм идэт нь тэндээ бас хоноглол ингээл яваал майхантай гих мэтэр ингээд нөгөө тэр дурсамжууд бас үнэхээр одоо ингээд тэр үед чинь ингээл явж байгаа юм чи ахаал эзэн нэг цагт явах байлгүй хүн чинь бас гоё явж байгаа ч гэсэн ингээл амьдрал дахиад зөндөө юм давтагдана л гэж боддөг юм биш үү те. Гэтэл тийм юмнууд чинь дахиж ерөөсө давтагдах юм арч боломжгүй тийм бай. Тэгээд хүүхдүүд гараад гэр бүл гээл тэгэл улс төр гэдэг ч юм уу. Тэгэхээр яг тэр мөчүүдээ айгуу сайн мэдрээд ойлгоод enjoy болоод тэгээд одоо тэгж ухамсартайгаар бас амьдрах чинь л бас гоё л доо тийм. Та одоо ирэх жилүүдэд те ингээд төлөвлөж байгаа бол байлгүй хаашаа илээ гэж бодож байна. Ямар experience авмаар байна. Ажил маш ихтэй. Одоо би ямар сайн амралтаараа зүгээр нэг 10 хоног амарчаал буцаж 2-7 хоног явж ажиллачаал дахиад нэг ирж нэг наадмын дараа 10 хоног амраал ингээд санаатай л байна л та. Тэгэхээр одоо Монголд бол нэлээд аялна да. Тийм жоохон бас найз нар ирж байгаа. Ер нь хүүхдүүдээ аваад бас ганц хоёр нөгөө 70 эрг мэрэг дээр манай нөхөр амрах туртай учраас хүүхдүүдээ аваад ганц хоёр амлаж байсан. Гэхдээ тэр эдгээр гоё ч гисэн одоо Европ үзүүлэх юмсан нөгөө явж исэн газар мазруудаараа үзүүлэх юмсан нөгөө Праг сурж исэн учраас үзүүлэх юмсан гэж боддог. Гэхдээ тэр яг байгаль дэлхийдээ илүү ойрхон байх бол асар их бас цэник өгтгөлтэй. Тэгээ нөгөө хүүхдүүд одоо том болж байгаа юм чинь. Хүүхдүүд баг байхад юу өргөвчтэй тэгээд бас яваад байхад хэцүүлтэй. Монголдоо бол гэхдээ хүмүүс маш их аялдаг болсон ба шүү дээ. Тэгэл байх уу. Тэгэхээр таны хувьд бол айгүй их уншдаг хүн шүү дээ. Ном уншдаг. За таны бас ярьцлагыг харж байхад энэ mindfulness meditation буюу одоо mindfulness гэдэг нэрээр гараад байгаа. Энэ чиглэлийн одоо илүү одоо цаг дээрээ төвлөрөх
ийм тасгалыг бас хийдгээ гэж хэлсэн. Ер нь ингээд зүгээр хүн ад жаргалыг мэдрэхэд тайван байхад хэрэгтэй энэ зүйл дээрээс та ер нь юуг онцолж хэлэх үү, юу сурав? Та одоо яг өдөр тутмынхаа дадлалд энэ их завгүй ажлын хажуугаар ямар одоо иймэрхүү аргуудыг өөртөө хэрэгжилж байна. Тийм би дээр үед бас ярилцлагууд mindfulness бас хийдэг байж гэсэн юм байна. Одоо болохоор mindfulness гэхээсээ илүү хаяа нэг 5 минут чимээгүй суучихыг хичээдэг л дээ. Илүү одоо сүүлүүд пилатес гэдээ хийж байна. Мань мэднэ бас одоо бас 50% гараад 60 төгч байгаа учраас тэгээ тогтмол нь юу хийхгүй бол болохгүй тийм ээ. Тэгээ пилатес яг бидний насандаа бас таарсан юм шиг байна шүү дээ. Ер нь бол ялангуяа ковид үед чи ингээ бүх юм хаалттай ингээ цоочлогдсон юм шиг мөнгө сарл болцсон юм шиг л байлаа шүү дээ. Тэгэхээр би жоохон ч гэсэн ингээл нэг цэцэг худалдаж аваад ширээн дээрээ тавьчих, жоохон өнгө тэгээд нэг жоохон дуу сонсчих юмсан, жоохон ингээд гадуур нэг алхах чинь нэг жоохон ч гэсэн тийм элементүүд чинь бас айгүйх цэнэг өгдөг юм билээ шүү дээ, тийм ээ. Тэгэл нэг юмдаа дарагдаал ингээл ороо ирээл ядаж нэг өглөө нэг жижиг подкаст сонсох ч юм уу, ороод нэг жоохон хөгжим сонсох ч юм уу, хүүхдүүдтэйгээ алхах ч юм уу, тэгээ тийм жижигхэн элементүүдийг те гэрэлтэй гэгээтэй өнгөтэй юмнуудыг багаар ч гэсэн оруулж ирэх нь нэг саван авсан ч гэсэн нэг жоохон өнөртэй гой өрнөртэй саван авчих юмсан тийм ээ. Тэгэл нэг тим юмнууд хүртэл айгүйх өөр жижигхэн ч гэсэн өөрчлөлтүүдийг өөрт чи эргээр авцардаг болохоор тэдрийг ерөөс дутуу үнэлж болохгүй юм байл. Та тэмдэглэл хөтэлдэг гэж хэлсэн. Одоо ер нь хэрэг хөтэлж яах хിവэрээ юу? Ер нь зүгээр цаасан дээр бодч гэж ярьдаг те. Ер нь жоохон бодол санаагаа цэгцлэхэд тэр маш чухал л та. Гэхдээ яг нэг үг хэлэхэд одоо зүгээр ажлын тэмдэглэл хөтэлж байна. Өнтөө уулзлаараа л тэмдэглэл хөтэлгээд. Гэхдээ манай нэг найз байдаг байхгүй юу? Монголчууд натаа хамт ажиллажсэн зарим нь мэдэх байх найзын гээд одоо баг 15 жил өмнө ажиллаж байгаа одоо юунд гэдэг. Тэр өөрөө бас сэтгэл судлаач. Тэгээ одоо leadership coach гэдэг хийдэг байхгүй айгу мундаг leadership coach болсон. Тэгээд надянтай хаяа ингээд нөгөө бид нар бас юм уу ярилцаад ингээд миний бодлого модлыг зэгцлэхэд маш их туслаад. Тэгээд надины зөвлснөөр зүүдээ мань гэдэг байхгүй тий. Тэгээд гэхдээ бүх зүүдээ манхан тааш ингээд өдөр тутмын зовж өөрт чинь юу яаж байгаа санаа зовж байгаа юмнууд аяг зүүдээр гарч ирдэгтээс адилхан илүү тийм гүн deep яг цаанаас чинь яг тэр чинь чиний доторх чи өөрөө яг өөртөө гол мессежийг өгөх гээл ядаад байдаг юм шиг шүү дээ одоо сэтгэл судлаачлалын бодож байгаагаар тий. Тэрийг аягүй сан өглөө яг сэрэх үедээ ингээд за яг юу зүйлсэн бэ гэдэг ингээд санах гад хичээх оролдох хэрэгтэй юм бэл. Тэгээд тэр нь тэгээ аягүй тийм powerful хүчтэй ч юм уу deep гүн тийм зүүд энэ төр байх юм болол өнгөтэй тийм байх юм бол тэрийг ингээд санаад тэндээсээ нөгөө гол мессеж гаргаж авах чичээх хэрэгтэй юм биш тийм ээ. Хэдийгээр ажил төрөл амжилттай сайн явж байгаа тэрэндээ сонирхолтой байгаа ч гэсэн яг би өөрөө юу хүсч мөрөөдөд байна хүүхдүүд гэрүүл юунд хамгийн их санаа зовж байна те ер нь цаашдаа яг ямар ингээд замаар миний өөрийн зам яг юу юм бэ яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг л тэгээ юу хийх ёстой юм бэ гэдгийг чинь гаргаж ирэх нэг чухал юм биш үү та тэрийг ойлгосон хүн бол хүн яг өөрийнхөө сонирхож байгаа яг хий гэсэн юм уу яг зөв болох юм бол зүгээр амжилтын 50% гэдэг шүү дээ те хэдийгээр энэ ажил сонирхолтой гоё юм шиг боловч маш их стресстэй хэцүү тэгэл одоо таарсан таараагүй ингээл аливаа хүний ажил чинь зөндөл юм байдаг шүү дээ. Тэгэхээр яг өөрийгөө ойлгох айгуу чухал гэдэг байгаа тийм. Тэгээ яг хүсэж байгаа юм хийх юм бол тэр чинь бүр хамаагүй мундаг хийдэг гэж байгаа үстэй. Тэгэхээр өөрийгөө ойлгохгүй нээх гээл одоо ч гэсэн тэгэл заавал хүн чинь залуудаа нээдэг биш насан туршдаа нээх гээл явд юм биш үү тийм. Яг үнэ. Энэ бол өөрөө тасралтгүй маш удаан хугацааны процесс юм байна л да. За манай подкастыг бизнес эрхлэхийг сонирхдог маш олон хүн сонсдог гэдэг утгаараа бас хэрэгтэй мэдээллийг дамжуулъя гэж бодож байна. За өнөө үед бол замын төгжрөл гэх олон шалтгаанаар параа хүргэлтийг өөрөө хийхэд бол хүндрэлтэй. За тийм учраас мэргэжлийн компаниар өртөг зардал багатай шийдэх боломж бол аль хэдийн гарсан. Хэрвээ та онлайн дэлгүүр ажилуулдаг бол Booklog компани хүргэлтийн үйлчлэгээнд хандах боломжтой. За таны барааг захиалагч руу найдвартай хүргэж өгөх юм байна. За утас нь 80 20 66 67. Утсыг давтъя хэлье. 80 20 66 67. За би таныг бас улс төрд байсан болохоор ч асуумаар санагдаж байна. Улс төр гэхээр мэдээж ингээд зарим улс төрчин одоо янз бүрийн одоо шийдвэрч гэдэг юм уу ингээд мэдээж ингээд яг нийтэд нэг жоохон улс төр гэхээр л жоохон сөрөг ойлгодод байдаг шүү дээ. Гэхдээ яг улс төрд ороод ажиллахаараа яг юу сурдیں۔ Мэдээж маш олон хүнтэй тойргийнхонтойгоо ажиллах шаардлага үүсгэл баг. Маш олон талын салбарын хүмүүстэй харьцсан тэр хэрээрээ их мэдлэг мэдээлэл авах бах. Ер нь ингээ яг юу суралцдیں۔ Таны карьер дээр улс төр ер нь ямар юм түлхэц болж өгсөн бэ? Ер нь улс төр гэдэг чинь юу л дээ? Ялангуяа одоо би чи хурлын гишүүн байсан тэр төрлийн улс төрч гэдэг чинь нэгдүгээрт хамгийн түрүүнд нөгөө тойрог иргэдэд хамгаалах төлөөлөх үүрэгтэй учраас тэрийг ерөөсөө мартчихулдаг. Би юуны тунд дэлд байгаа гэдэг чинь тэнд
болж байгаа болохгүй тойрог дээр тийм ээ сургууль эмнэлэг цэцэрлэг хүмүүсийн амьдралын гол тэдний дуу хоолой болж тэрийг хөргөх тийм ээ. Тэгээд тэр дорж юм уу дулмаа гэд хүн ингээд нэг асуудал шийдэхин тулд уцаа аваад ярих гэхэлэр сайд дарга нар нууц авахгүй ч байт юм уу тэрийг чинь төлөөлж за энийг нь одоо энэ цэцэрлэгийн асуудлыг сургууль тэр нөгөө гол тэр зүйл аягүй сэтгэл байх хэрэгтэй юм байл л да. Нөгөө төгөр мэдээж чиний хэлдгээр маш асар олон хүмүүстэй аль ч төвшөнд харилцах тийм ээ дарга нарч бай, сайд нарч, ерөнхий сайд ч бай, эсвэл тойргийн жирийн иргэнч бай, хөдөлгөөн бэрхшээлтэй иргэдч бай тийм эмэгтэйчүүд бүгдээс нь мэдээлэл авах тийм хувь завшаа маш ховор шүү дээ тий. Тэгээд тэр бүх мэдээллийг аваад тэр улс төрчин гишүүн заавал ухаантайгаа авах албагүй. Тэр олон мэдээллийн дундаас зөв шийдвэр гаргадаг байх нь л чухал гэж тэр үед бас манай зориг ах улс төрд орсныхаа дараа хэлжсэн. Бид тэр яг сайн санаж явдаг байхгүй. Тэр чинь ингээл заавал ингээл хамгийн ухаантай хүн ингээд нэг сайд болчиход байгаа юм биш шүү дээ тий. Тэр хүн бол хамгийн гол нь тэр сэтгэл байх хэвээр тийм ээ. Тэгээд тэр олон хүмүүсээс авж байгаа мэдээллийг дундаас нь зөв шийдэл тэр улсынхаа өмнөөс гаргаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд би зүгээр улс төрд олон жил байгаад юу болох мэдээж явцсан сонирхол хэцүү юмнууд бас байгаа. Тэрний төлөө ч гэсэн сайн засаглалын тэр их дуурдаг байсан. Гэхдээ яг үгүй хэлэхэд нийт одоо улс төрд байгаа хүмүүсийн бас за доотлон 50-аас доошгүй тэрнээс ч илүү хувь бол бас улс орно гэсэн хүмүүс айгүй хэдэг байхгүй. Бас ажиллаа ингээл дор айгүй хичээгэл хийж байгаа хүмүүс бас их байдаг. Яг гэхдээ хүссэн хэмжээнд бол тэр хөлөөсөн хэмжээ нэг үр дүн юм хөрөхгүй байгаа ч гэсэн. Ер нь бол миний бодлоор бол тэр зүтгэлээс гадна тэр сэтгэл яг энэ олон түмнийг төлөөлж л тэгээ заавал их хурлын гэж ер нь улс төр гэдэг чинь тэр олон түмнөө төлөөлж л тэдний эрх ашигыг хамгаалж тэдний төлөө явж гин гэдэг л хамгийн сайн санаж ах хэрэгтэй юм бэл. За манайхыг бол карьераа хөгжүүлэхийг за мэдээж өөрийнхөө илүү сайн хувилбар байхыг зорддог хичээдэг их олон залуучууд сонсдог. Таны хувьд эдгээр хүмүүст одоо өөрийнхөө карьер амьдралын туршлагаас ингээ эргээд харахаар ямар гол 3 зүйлийг ер нь зөвлөж хэлмээр санагдчих. 3 арай хэм өгдөг шүү. Тий. Нэг олон зарчим гэхээсээ илүү би зүгээр нөгөө альва юм хийхдээ одоо чиний хэлдгээр эрэлхийлж байгаа зал альва юм хийхдээ GEM гэдэг юмыг санаж яваараа гэж би бас нөгөө Назин гэдэг найзтайгаа л ярьж байгаа тийм. Чи тэр хийж байгаа юмдаа good байх хэвээр G. Хоёрдугаарт M гэдэг нь meaningful утга учиртай байх хэвээр. E гэдэг нь enjoy болох хэвээр гэж юм. Одоо ингээд enjoy болохгүй ажлын чинь гэдэг бол бас ингээд стресстэй хэцүү шүү дээ тийм. Утга учиртай бол мэдээж гоё азтай. Good гэдэг яг өөртөө тохирсон чадах юм уу ихгүй бол бас чадахгүй юм руу бас явах юм бол бас зов шүү дээ тийм. Тэгэхээр энэ jam гэдэг юмыг би бас санаж аваад за нэг jam гэдэг ажилдаа байвал их азтай юм даа л гэж боддог. За танд маш их баярлалаа. Үнэтэй цагаасаа зориулж манай сонсогчдод өөрийнхөө ажил амьдралын туршлагаас богино хугацаанд маш цэгцтэй ойлгомжтой ярьж өглөө. Таны цаашдын ажил өсөд маш өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бас урьсан дэх баярлалаа. Тэгээд би бас подкастыг нэг хоёрын сонс айгу сонирхолтой юм билээ. Тэгээд яг залуучууд шинээр их гарч ирсэн учраас би ер нь залуучуудыг хараад өдрөг ирээдүй байна гэж үнэхээр бодож байгаа. Би зүгээр хэлж байгаа юм биш. Манай зориг сан чинь бас нэг залуучуудын хөтөлбөрийг 10 гаруй жил явуулж байгаа. Эмэгтэйчүүдийн лидершип залуучуудын орон нутгийн тэгээд харж байгаа тэр зөвхөн 10-15 жилийн дотор орж байгаа оролцож байгаа хүүхдүүдийг харахад асар өөрлөсөн байхгүй. Асар шин төвшөнд айгүйх нээлттэй, мэдлэгтэй, айгүйх тийм урамтай. Тийм болохоор залуучуудаараа айгүйх баярлалаа. Тэдрээс их юм сураад. Цэнийг аваа явдаг штэ. Тэгээ баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.